Хей, заяа цанзаруулсан ээлжил жаавкагийн бичлэг маань эхэлж байна. Ингээд өнөөдрийн бичлэг бол манай галтгооны өрөөнөөс бичлэг эхэлж байна. Хей. Өнөөдөр би та нарт өөрийнхөө бичлэг хийдэг өөрөг танилцуулъя гэж бодоод өглөө босоо шууд бичлэг хийж байна. Та надад итгэсэн шиг би та нарын итгэлийг алдахгүй. Хей, тийм. Хэрэг завгүй байсан ч би та нарыг мартахгүй. Бичлэг хийхээ би хизээ зогсохгүй. Та нар мэдэхгүй намайг хизээ шатрахыг хинч төсөөлөхгүй. Өдөр болгон би бичлэг хийн. Би шатаж байна. Би үүнийг хийх дуртай. Үүнийг хийх дэндүү гоё. Үүнийг хийх дэндүү гоё. Үүнийг хийх дэндүү гоё. Үүнийг хийх дэндүү гоё. Hey. Kitchen. Йоо, за тэгээд хэдүүлээ цаашаа миний өрөөлөө орж сонирхцгаая тий. Яаж бичлэг хийдэг, юу надад юу байдгийг бүгдээрээ орж харцгаая. За ингээд манай өрөөлөө ороод ирж байгаа юм да. За ингээд өрөөнийхөө хамгийн ихний хэсгээс та нарт танилцуулаа явуулж бодож. Энэ бол миний хамгийн хайртай буудан бичлэг хийгээд ямар нэг юм хийгээд ядархаараа шууд ишээгээ шууд унаал шууд унтдаг 30 минут амраа шууд босоод үргэлжлэл ажилладаг тий. Тэгээ амарч авах хугацаанд бас жоохон телевизээр үзсэн. Гадаад дээрээ техний 6 жил бол би огт телевизээр үзээгүй, нэг ч үзээгүй. Нэг жилийн өмнө би зурагт худалдаж авсан. Яа тэгэхээр янз янзын кино үзмээр санагдаад тий. Кино театрт байнга үзэж чадахгүй аюу үнэтэй учраас зурагт худалдаж авсан. Тэгээд гэртээ бас байнга үзэх гээд. За ингээд зурагтаа цаашаа явангууд тэнцээ ингээд миний хөгжмүүд гитарнууд байдیں۔ Энэ бол LTD-ийн 5 утастай бас гитар. Энэ бол 4 утастай гитар. Энэ бол Fender-ийн зүгээр банзан гитар байж байна. Энэ бол мориор. Тэгээ энд миний төгөлдөр хуур байж байна. Тэгээ энэ доор миний бас гитарын одоо энэ 5 утастай баачканд хэрэглэдэг эффектүүд маань байж байна. Тэгээ энэ гитаранд бол би амар хайртай. Надад бас нэлээд удаж байгаа. Гитарыг харахаар энэ гитарыг харахаар л тоглоомоор санагдаад тийм. Шууд аваад тоглоо явчихжээ. Энэ бол Fender-ийн банзан гитар байгаа. Дуулалтын явчихсан юм аягүй дажгүй гитар. Гитараа авахаар би нэг ингээд дуулмаар санагдаад тийм. Яагаад ч юм шууд тоглоомоор санагдаад хуруугаар өөрөө хөдлөлээ. Сүртэй. Тэгээ та нарт ганц дуулаад өгчүү тэгвэл. Ёо, гитараа унгачлаа гэж бодлоо шүү дээ. За гитараа барьсан чи та нарт ганц дуулж өгье гэж бодож байна. Хуудсыг даагахч бас нэг ганц хоёр октод байдаг юм байлээ. Тэдэрт зориулаад ганц дуулж үзье. Та нарын дуртай дуу шүү. Хитэхи бай болохоор унана. Тимрэс турлал руу унана. хамгийн бай унана. Живот хамгийн бай унана. Чамруу хахыг хүлээ Харстол хахыг танцуулаад Хамсуугаа дасуугаа Хамтиви асуугаа Хамруви асманаа За тэгээд миний гитар бол юу нэг юм их дуурт юм аа. За тэгээд энэ бол айгүй чухал. Би ингээд өөрийнхөө ингээд юу хийх, ямар бичлэг хийх энэ тэр санаагаа ерөнхийдөө бол ингээд бичдэг. За энд бол мэдээж миний компьютерийн сандал байна. За компьютерийн хажууд бол тавиур дээр юу байдаг вэ гэхээр жишээлбэл power bank байна, memory card-ны харьцаг байна. Memory card-уудаа ингээд бүгдийг ингээд хийчихдээ 8 шиг бардаг. Энд бол миний
50 мм-тэй дуран байна. 30 мм-тэй дуран байна. Яг л нэг хэрэгцээгүй камер. Тэгэл хэрэгцээтэй нэг хэдэн камерынхаа хэрэгслүүдийг тавьчихтэй. Би бол Монголд байхдаа бол хамтлагтай байсан. Тэгээ манай хамтлагийн бас 12 онд орж исэн Playtime-ийн батламж маа надаа явж идэв. Манай хэд бол надаа хадгалуулсан байдгийн. Нэг нь ав гэдэг би авсан. Тэгээ энд бол миний өдөр болгон хардаг, уншдаг үг байгаа. Do more of what makes you happy. Чи чамайг ажиглалтай болгож байгаа зүйлсээ илүү их хий гэсэн. За тэгээд миний хамгийн чухал хэсэг бол компьютерийн маань хэсэг байгаа. За компьютер маань бол яг урдаасаа ингэж харагдаж байна. Энэ хоёр бол яг миний яг спикер яг үндсэн яригч. Тэгээд монитор маань байж 27 инч 144 Гц монитор байгаа. Бичлэг хийхээр бол шууд микрофоноо ингээд тавьчихтэй. Тэгээд шууд бичлэг хийн. Аудио техникагийн юм чивч бий л дээ. За миний ширээн дээр юу байна вэ гэхээр энэ ч бол APC controller. Ерөнхийдөө live амьд хөгжим тоглоход хэрэглэдэг. DJ хийхэд бас хэрэглэж болно. Энд бол бас жижиг төгөлдрөөр controller гэж ярьдаг. Тэгээд энд бол миний бүх хөгжим хийхэд бас юмудаа хяндаг тохируулдаг юм бас контроллер байж байна. G413 карбон гэдэг загварын keyboard бол надад байдаг. Энэ keyboard-оор бол ерөнхийдөө тоглоом тоглохдоо бол хэрэглэдэг. За тэгээ миний маус гэж байна. Маус бол юу маш чухал. Энэ бол мөн адил Logitech. За ингээд доошлох юм бол миний процессор байж байна. High-tech MSI компьютер байгаа. PC. Тодорхой би та нарт харуулъя. 2 GB RAM-тай AMD Ryzen Spooter RTX 2060 гэдэг график карт байгаа. Тэгэл энийг өөрөөр бүх юм ер нь тоглолт юм да. За тэгээд иймэрхүү байдлаар ерөнхийдөө бичлэгүүдээ хийдэг. Энэ өрөөнд л ерөнхийдөө миний бичлэгүүд гардаг. Цаашдаа бас гарах болно. Тэгээд би бол бичлэг хийх маш дуртай. Уран бүтээл хийх бас маш дуртай. Тийм учраас наваг дэмждэг залуустаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн бичлэгүүд бол энэ өрөөнд бас тасралтгүй гарах болно. Тэгээд энэ удаагийн бичлэгээр бол хэдүүлээ миний өрөөдөө танилцлаа. Бичлэг бас яаж хийгддэг, тэгээд ямар өрөөнд яаж хийгддэг тухай бас танилцууллаа. Тэгээд бичлэг таалагдсан бол subscribe дараарай, лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.